Амар сайн хүнөд харагшад таны анхааралда Алдаргын Уктуулын дамжуулга студиэс Александр Цыренов. Алдаргын их наадан бэлтгэл тулг дундаа явж байна. Энэн тухай тодорхойгоор өнөөдөр манай ээлжин арада уран бүлэгээ улс төрийн төбөө захирал Альбина Дугарова хуржууха. Альбина Николаевна сайн байна. Сайн байна уу? Алдаргын их наадны эхэлтер багахан цаг улыбгааша бэлтгэл хэр явж байна. За бидэнтнэ ехэл бэлтгэл хийж байна бчаа бүхий мөрөсөнүүдгээ сценарийн бишиж булт айлчнуудгаа нэр овгын явж тэгээ бүхий хаанхаа ямар улд ирэхээ байна ямар мөрөсөнднэ ямар бидэнтэй хаваатха хүнүүд ирэхээ байна жюригээ бүдэж байна бти ямар жюри байх гэд мөнөний нэр усын хуу мөнө мэдэвч тэгээд саашда тиражла явуулхып тий манай бурядуудэ участникнуудэ уже тэр отборочный тур ялгаж авхан хүнүүдмнэ бас бэлтгэл хийж байна хувцэг ойнопта бүжгэ хатарнап тэгээд доонуудыг бишнап тий визитный карточканы өөрөнгө уугарбалын бишнап тий тэгэл хоо болтодан сокта булдыш байна бүхэ манай Забайкальский край мане цокажилжсэн хамта ажлхан хүнүүдмнэ баха бидэндээ звонилж мэджвэн яаж уктахапте яаж бидэн ямар байранд байхав ипте хаанамны мөрсөн болохов гэд бүхий цогтал ажла явуулж байна эндээ олзхия 7 сарын нэгдэнд болтода дэшний ирээд регистрацгаа гаргаад тэгээд жиребиге оперный театрын талмай дээр хоболтодан жиребиге татаад тэгээд болтодан оолзаад тэгээд нөгөө углоодарын мөрсөмнө баш хилхылда ихэл ажил явуулж байна гэж. Тэгэхээр бэлтгэлнэ мөнөө жилд ихэлхэн биш төрөш ихэл тэмтээгөө бэлтгэл. Манай бэлтгэл 2024 онд Булгын аймагт очиод тэр өдөртөө тэр туугыгаа аваад алтарганы туугыгаа аваад тэр янзандал бидэнч уже бэлтгэлгээ хийж эхлэвч. Тэгээ мөнөө бэлтгэлмнэ уже мөнөө одол бэлэн болжгаа юм биш үү тий. Болтуда бүхий зонороо бидэнчний нэг бэлтгэл хийж байна. Мөнөө уже хэдэн жилээр бидэн их тэр болтуда манай өрөнгө хувцсыга өмдөд явъя гэж ийм ажил явуулаад мөнөө ямар ч бол магазинд орохдошны манай бурят хувцас юушха стилизованного араден костюмдуудха хуу хөдөлдөж байна ямар ч хувцас авахар байна тэгээд манай ууран дархачул бүхий ажлаа харуулж байна тэр мөрсөн дөрөөхөн ХПДП-гээд уран дархачулын мөрсөн байгаа тэндээ бэлтгэлж хийж байна их шин гоё утгатай ажил харуулах байна гэж. Тэгэхээр энэ алдарган наадамны манай улстай 3 дахь өнгөрөхөө байна. Тэгээд урдхийн наадамд ороход ямар нэгэн нэмэлт илгаа юм бигүү нэмэлт хороолт гээ тручер ирэхээр манай нэг 4 гуда мөрсөнүүд байхан тэгэл мөнөөний алтарганд 18 мөрсөн болоо тэгээд бидэн 3 мөрсөн нэмэвч манай бурят ард зэмсэг суух хоёр нэг им зэмсгүүдээ уруулавч тэгээд тэнгэрийн бишг уруулавч тэгээд ингээд нютгийн бүжиг гэж уруулав тэгээд дэшний хуу утгатай тэгээд бидэн нютгийн бүжиг гэж проект багшин тэгээд эндхнэ бүхий манай аймагуд өөрөнгөө бүжигтэй болоо тэгэл мөнөө бидэн ханнапч манай бурядууд ямар ч газар яваавал да өөрөнгөө бүжигтэй байгавал бүхий сэтгэл дулаахан бүжигтэй байгавал их сайн байгаа гэд тэрний уруулавч. Тэгээд сухохор гэхэд бидэн уже хэдэн жилээр бахал тэр ажил явуулж байна ч мөнөө
тоглодогч нааддагч хүн уже бий болоо тэгээд тэр зэмсэгээ хийдэг хүн бий болоо тэгээд их л тийм ажил явуулж байна тий. Тэгээд мөнөө бүхий эрхүү может өөрийн байгалыг талд бахал тийм мастерны ууран дарахчул бий болха тэгээд тоглодогч хүн бий болха тэгээд их л тийм утгатай ям явуулж байна. Тэгээд тэнгэрийн бичиг гэхэд тэнгэрийн бичиг мөнөөний цагт бүхий зон манай зон их сонирхдаг болоо. Тэгээд бишдэг болоо. Бидний тэр цагаан сарын баяр хийхдээ тэр фескасо болдог гэж цагаан сард. Тэгээд тэнд жил болрын сухарбаны болоход юу тэнгэрийн бишиг явуулдаг те харуулдаг мастер класснуудыг хийдэг те мөн их сонирхолтой болоод тэгээд тэрний тэр манай баха нөхөдүүд тэгээд яга тэрний оруулын илдaaгээд манай алтрган нүгэхэд бүдэн тэгээд манай солидарга сэлма буйртойна хле өннэнэгэ оруулах яхтай гэж хэлээ. Тэгээд оруулавч. Энэ бишиг найт юм бол хэн гоёор хайхнаар бишнэв зүбөр бишнэв ямар утгатай болно гэж. Хэн гоёор бишнэв тэгээд утгатайгаар бишнэв юу бишнэв тэрнэл юу байхаа. Тэгэхээр манай улстан яхала олон тийм хоргуулнууд бий болж байна тийм үү. Тэгэхээр энэ ихэнхдээ тэр зохиохын мөрөсөндөө танай төв бийдэр даажаавна тийм үү? Тийм. Бидэн бүхэд 18 мөрөсөнүүдэмнэ бидэн манай төв 11 хийн. 11 тэгээд эстрадын доочнуудэ коллеж искусств гэт хийн. Алтан саг гэж журналистка мөрөсөн кип хийн. Тэгээд таахын 11 мөрөсөө та бийдэр даажаавнад яагаад л үрдинэп тэтэний болтлаа Тэ манай төвт янзын юунууд байгаа. Бүдэн дөгшин хүн ажилладаг гэж манай төвт. Тэгээд болтодаа тэгэл юу тэр дуучны хүн байгаа, бүжигнээ ажилчнууд байгаа. Тэгээд бурят ардын дуушнууд байгаа ажилчнууд. Тэгэл болтодаа олсон хоорондоо хуваагаад тэгээд болтодаа ингээд аваад явнавчалдаа чи. Улсын мэргэжилтэд бахал толсон байна. Аймагуудэ үгүй бүдэн түвэрэл хийнэ. Эдэншний бүдэн отборочный тур хийхдээ участникнууд илдээдэг. Тэгээд тэндээс шилж яваад тэднүүдгээ бүдэн осно бүхий манай аймагнууд тэр багш нуруудыг цуглуулад тэднүүдгээ өгөөд тэгээд цаашдаа ажил хийдэг гэж. А так творческий тэр соёлын талаас мөрөсөнүүдийн бүхий юмнэ тэр конкурснуудымнэ Сергей Торжиев гэд миний заместитель гэд бүхий нэрэнэ хараад явдаг. Тэгээд бүхий тэр организационны юунуудын бүдэн дирекц хийх шимт. Театр дирекцийн руководитель Александр Данилович Малханов гэд бүхий тэр алтрганы хаан угтахавиб, хаан цайлхавиб, хаан ямар гостиницо байхав, яаж угтахавиб гэд бүхий тэр ажил хаана открытига закрытига хийхвч хаана талмай дээр юу харуулхавиб гэж бүхий тэр ажил Александр Данилович хийж байна. Тэгээд жюри тухайг зохиорд дахид оруулсан. Жюрисо 7 хүн орно. Нэг мөрөсөн 7 хүн орно. Тийхэдэ манай бурятха бүдэн угтаж авч байгаа юмтай алдаргана бүхий положен дээр хаанчул болох дээр заалха угтаж авч ирсэн хүнүүд 2 хүн оруулдаг. Тэгээд Монголоос бол 2 хүн ордог. Цэл гүрүү байна гэж та. Тэгээд эрхүү можоос өвөр байгалын талаас нэг хүн ордог. Тэгээд тэгтэрээ 7 хүн болдог. Энэ хятасаас нэг хүн ордог. Тэгээд 7 хүн болно. Тэгээд бүхий мөрөсөнд 18 мөрөсөнд 7 хүн ордог. Манай харвал бурят 2 хүн ордог. Тэгээ хүндэтээ
юутэй тэр өөрөнгөө талаар мэдэх хүнэ ихэл нэр хүндэтэй габиятэй хүнүүдэ аптыгыптын журисо мөргөжилтэй хүнүүдэ тийм авта тэгээд бүхий журинуудымны уулзахтар их баяртай байдаг. Хонин байдаг эднэрээ мөрисонуды хараад тэгээ сүлтэн харахаш яаж ялгаж авдаг хынын ямар шагналт авах. Тэгээд бүдэн мөрисондгийн хийхдэрэ нэг төд шагналт, хоёр дахь шагналт хийдгүүт бүхий лауреат гэд хийдгүүт. Таван ялгаж авах юунууд шагналт хүртхэн хүн болоод байдаг. Тэгээд энэ жил шагналтымны мөнгөтэй байдаг. Тэгээд энэ жил манай толгойлагч Алексей Самбуевич хылгшимтээд соёлит талда Дангина Мөрисонд нэг машин тавья гэж. Иген трүүч шагналт авах хүн басхан им машин авахын 2 сет. Тэгээд манай залха манай Оросын гүрнэ машин авахын. Тэгээд манай басхадууд мин гоё гэж шилж авдаггүй. Тэгээд ямар сэтгэлтэй гоё сан бурят сэтгэлтэй бурят хөлөгээ мэддэг, ёс аншилаа мэддэг тийм басхадууд тийм л басхан игэ их шагналт аваад тэгээд манай Оросын машинаар яванда. Таны ханахад игэл хонирхалтай олны дуур татадаг мөрөсөн юм шанадта. Миний сэтгэлд бол бурят ардын дуу их хүн сонирхдаг. Тэгээд энэ Дангина. Ихэл сонирхолтой олон хүн явдаг, олон хүн ярддаг бие-биенээгээ. Тэгэл бүхий 18 мөрөсөнүүд ихэл манай бурят зондоо ихэл хэрэгтэй утгатай юм бурят хөлөгээ мэдэх занчлаа мэдэх ихэл бүдэндээ хэрэгтэй мөрөсөнүүд. Би тийш хандаг. Би бол Дангинд нэгүүд буряд нэгүүдэрт дуртай. Урд их жилнүүдтэй хэн танда хайх шагдах юм байна. Мөрөсөнд та ошанта Монголда. Яа, ошохон би. Тэнд ямар хонирхалтай юм баа. Би дадал самонд ошохон би. Мөн болгон аймагт ошо. Монголд бол захан аймаг болоостой. Тэр болгон аймаг. Но их хайнард. Это сама юу хэмдэ. Утхан энэ талад гоёор хаанч бол манай монголчууд үхэд гэл харахдар чи уже нэг хоол бий болоод байхаа. Тэгэл ямар ч бол мөрөсөнд ороход чи аймаггүй эндэршний тэр дуунда дуртай, хатардаа дуртай бүхий тэр залнуудын театрууданд хүн олон байдаг. Эдэршний амаргүйгээр алтарган нааданд амар дуртай. Нэгдээд бултадан гоёор өнгөргөдөг. Ямар буряд гоё хувцснуудыг өмдөөд ганц бонголоор зугаалж ихтэр энэ бүр сэтгэл дулаахан байдаг. Их гоёор бидний угтаад аваад татдаг. Амар айлчнуудаа дуртай. Тэгээд мөрөсөндөө дуртай. Бүр сэтгэл дулаахан болдог гэдэг нь ямар ч бол газар ороод ямар ч бол театрсоо или хоолын газар ороод или нэг min талмай дээр явж байхдаа чи ямар ч хүн Монголыг бүр угтаж аваад бүр сайхнаар хилээл бүхий юмгээ яриад гоё байгшин уу та бүхэл шөндөө бүхэл өдрөө тэгэл хатраал бупада нэг болол бурядууд гэдэл их гоё наадан болгосон. Манай харагчтай ханууд урдхийн нааданда Монголд болон буряд улс хэдийн мөрөсөнд шүү хүн байна ба. Дангин Чингис Мажапова болоо тэгээд нэг бурядад нэг өдөрт их шагналтава тэгээд эстрадын доомд ава юунд их шагналтава тэгээд буряд ардын дундава тэгэл бүхий шагналтаар юм аваапча тэгээд нангин боост бахал 2-3 дахь шагналт аваапча тэгээд бүхий мөрөсөнөр бүдэн жил борын
Абдыгып мане участникдод яхал гоёр булдэт tudнурдыгэ тэгэл яхал юутыгэ яптылтуда тэгээд осон хоорондоо бүдэнч зугаалах дээр хэлдэг бүдэнч олзох дээр мөрсөн заалха шагнал тахапт заалха бір заалха соревнований гэд бір шагналтын тулоо бір явдаг үгүй бүдэн олзох дээр бүдэн ирэх дээр олзахал ханддаг танилцха ханддаг тэрс ёхсаншла дэше ургаж бурят хлыега яга цашин яволховибдин залушул ухибудымне яж бурят хыл сорхуга трендел ихла отхтега тэгээд олзанып жылда тэр заалха мөрсөндө нэг шагналт авнап те хоёр шагналт авн тэр это не главный гейлде заалха трен тулу ернүгүт заалха бден ерж болтуда нэгтет сашда болтудан тэгээд буйнга дүйдөшли харната тэр нүхт болоод тэгээд нүхөрнүүд болоод тэгээд явнып тулда нүхт болоод Тэр жыл тэр надна игед болгон байнагад шинжилгээ анализ методиктэй мөн жил игед хэдэн тийм хөхөртэйгэд тэр шин ямар ч бол наадан болоо бүдэншне хараадал тийм юм хэрэгтэй байна шин юм оруулха байна дандаа тийгш ажилддаг тэгээд энэ жилдээ бүдэн юу ел шагнал тавдах хулнуудыгэ ордонда ямар площадка дээр ямар театр со болно тэндээ шагналтын югод явдаг байгаад муно бүдэн талмай дээр их тал манай улаан-удын талмай дээр бүхий зоны урдтай бүхий их шагналт олдыга тэндээ баярлуулха тэр шагналнуудын бариулха ханнавч тийм юм болха тэгээд ручигээ ерөөсөж хаач бол тийм юм болоогүй. Бүхэдэ хөдөн хүн ирэхээр хүлээдэн гэж. Нэг 5000 гиш хүлээж байна гэж но тэгээд монголнуудымне нэг мунуудэр уже хылна 1800 гиш хылээ тэгээд 1800 дээр энтэшний хуу бүхэ алтарганда мөрсөн ерна тэр хүндтэй улууд ерна почетный гэдэг официальный энтэшний тог 1800 болно. Тэгээд нөө мин алтарган харахыг нэг 3000 гиш мөнө хилж байна монгол ганц монголнууд. Тэгээд хятадас нэг зуугаад наверное тэгээд шинхэнүүд хятадс бүрядууд энд байна гэж та тэндхний олон хүн ирэхэ гэж хэлээ нэг зуугаад тэгээд өөр баяглаа талаас нэг 800 хүн гэж хэлээ ирхүү можос 200-аад хүн эндэшний би хэлнэв хүн мөрсөнд ирэх хүн байгаа. Тэгээ мин алтарн харахыг хүнүүд олон ирэх байгаа. 5000 гэдэг мин мөрсөнд орох хүнүүд тэр почетный гость официальный гость тэр ирэх байна. Мин хүнүүд мин алтарн харахаа олон хүн байгаа. Тэгээ Альбина Николаевна та энэ их надха юу хүлээнэвтэй? Би их хүлээнэв өрөнгөө нөхөдүүдгээ цогтой ажилдах хүнүүдгээ тэгээд цаашдаа яаж бүдэн явах вэ? Бурят хылымнэ ихэл манай залуушла ямар гоё бурят хылымнэ ямар гоё саншлалтай ямар гоё хувцастай гэж цаашдаа энэ ажлымнэ энэ цаашдаа энэ залуушулымнэ аваад явах их хүснэж. Тийм л бүр бурят хылыгэл болтодаа ингэдэшээ өргөж болтодаа мэдэж ингэж залуучулда цаашдаа явуулахын их л тийм ажил. Тэгээд болтодаа явуулж байна гэвчилдэ. Альбина Николаевна бүтэн сагнай дүрхтэйш болба манай ирэндд на их байрам дүүлнүг де энэ бүгд буряда их алтарган надамны гоёр өндрөөр өнгөрөхийг хүснэв. За манай телевизор хадагшнуудэ оринапте бурят хувсыга өмдөөд тэгэл болтодаан тэгэл согта альчнуудаа утаад сайнаар навтарган наадныга өнгөргөйл гэж хүснэвте. Болтогой. Хүндэт харагшат энэгээр манай дамжуулган дүүрвэ дахин улсдраа баяртай.